Өнөөдөр 5 сарын 26-ны өдөр юм гэхээр за басиста үргэлжлүүлээд айлтжээ. Дээр өгүүлсэнчлэн Жанака хаан үүргээ гүйцэтгэж гисэн бэ. Хааныхаа үүргийг, ажил үүргийг шаардлагатай бүхнийг хийхдээ огтхон ч самуурч бодлаагүй гэж. Харин ч сэтгэл болон оюуны агуу их хүчээр үйлдэж байсан. Өмнө нь тэрээр яг л байнга гүн нойрны төлөвт байгаа юм шиг хөдөлж ирсэн. Нар Тэнгэрийн хаяанаас мандахтай адил өөрийгөө танин мэдхүүн гэрэл түүний зүрхэнд ямар ч болдоггүйгээр мандан гийсэн байлаа. Тэрээр ертөнцийн дэх бүх зүйлийг сансрын хүч түүнд оршин байгааг харж ирсэн. Өөрийгөө танин мэдэх мэдлэгийг олсон тэрээр бүх зүйлийг хязгааргүй мөн чанартай гэдгийг өөрийнхөө жинхэнэ биеийн дотор нь байна гэдгийг олж харсан. Болж байгаа бүх зүйл зам ёсороо болж байгааг мэдсэн тэрээр хизээж сэтгэлээр унаж эсвэл хөөрч догдсонгүй, эвдэршгүй, ганхашгүй тэгш амар амгалан байдалд очиж байлаа. Жанака амьд ахуйтай ангижрагч буюу гэгээрсэн нэгэн болсон. Хязгааргүй ухамсарт үүрд оршсноор тэрээр бусад үргэлж олон янзын үйл хэрэгт завгүй мэт харагдавч үйлдэл үгүй төлөвийг мэдэрч ирсэн. Жанака юу хийсэн тэр бүгдийг өөрийн эрэл хайгуулын хүчээр олж авсан. Яг үүнтэй ижилхэн хүн үнний мөн чанарыг эрэл хайгуулаа түүний хуйлдан хүртэл нь үргэлжлүүлэх ёстой. Өөрийгөө танин мэдхүү буюу үнний мэдлэгийг багшийг шүтэх, судар бичиг, судлах эсвэл сайн үйл хийх замаар олж авдаггүй гэж. Үүнийг зөвхөн мэргэн болон ариун хүмүүсийн нөхөрлөлөөр эрдэм мэдлэгтэй хүмүүсийн нөхөрлөлөөр мөн тэднэрээр өдөөгдсөн эрэл хайгуулаар л олж авдаг гэж. Хүний дотоод гэрлэлт цорын ганц арга зам бөгөөд өөр юу ч биш. Энэ дотоод гэрлийг асаалттай байлгахад инерцийн харанхуй мунхаг түнд нөлөөлөхгүй. Тэгээд багшийн тайлбараар болохоор дотоод гэрэл гэдэг энэ үг нэр томьёо энэ дээр орж ирж байна л да. Тэгээд багш бол тэр дотоод гэрэл гэдгийг бол эсвэл дотоод нар гэдэг ийм ойлголтыг хүний хамгийн гүн бас цэвэр ухамсар сүнс эсвэл жинхэнэ бие гэсэн энэ илэрхийллийг багшийн энэ үгнүүдийг хэрэгэлдэм бай. Тэгээд дотоод гэрэл яг юу вэ гэдгсэн чинь
одоо ингээл гэрэл ингээд тасаал ингээд гэрэл гэдгсэн чинь энэ бол ухамсар юм байна. Мэргэн ухаан юм байна. Ухамсар буюу мэргэн ухаан энэ хоёр хоёулаа адилхан зүйл юм байна. Энэ зүйл нь өөрөө бидний дотор үргэлж оршин байдаг гинэ. Өөрийгөө таних, ойлгох, амьдралын үн цэнийг мэдрэх чадвар юм байна. Дотоод гэрлийн талаар ярьж байна тийм. Дахиад дотоод гэрэл ингээ үргэлжлээ тайлбар нь орж ирж байна л да. Инх тайван ба аз жаргал гэж. Энэ гэрэл нь ямар ч гадны нөхцөл байдлаас үл хамааран оршин байх. Үнэмлэхүй аз жаргал буюу анамдаа гэдгийг тэний их усүр. Тэгээ цорын ганц арга зам гэж хэлээд байгаа нь ямар учиртай ингэвэл хүний амьдралын бүх энэ зовлон зүдгүүр эцэс зохицуулгүй энэ зовлон зүдгүүр бодлоонд болвол дотоод гэрлийг унтраагаад гадаад ертөнцөөс аз жаргал хайгаад ихэдэн тэр яг тэр ордлогоос үүсээд идэг гэж. Тиймээс дотоод гэрэл рүүгээ эргэж түүнийг асаахан цорын ганц бөгөөд жинхэнэ сэтгэл ханамж нь эрхчлөөнд хүрэх зам юм аа гэж. Тэгээ багш болохоор хэлдэм байл да таны доторх гэрэл нь хизээч бүхдэггүй. Гэхдээ бид түүнийг тоос шороогоор хурчих эсвэл үл томсорлож байдаг. Тэгээд бидний хийгээд байгаа бясалгал, пранаяма, сева, сацан гэд эдгээр бол нөгөө дотоод гэрлийг, ухамсарыг бидний жинхэнэ биеийг ингээд идэвхтэй, асаалттай байлгах одоо арга замууд нь юм байна л да. Техникүүд нь юм байна л да. Тэгээд нэг инерц харанхуй гэд нэг үг хэллэг орж ирээд исэн. Тэгээд энэ инерцийн харанхуй гэдэг ойлголт бол нөгөө Томас гэд Гуна гэд энэ ойлголтыг хэлээд байгаа юм байна. Тэгээд Томас гэдэг нь болохоор ямар ингэж сэтгэлийн төлөвийг ингэж харуулад байгаа вэ гэхээр сойрог байдал, нойр, залхуу, эргэлзээ, сэтгэлийн хямрал гэдэг чинь. Энийг харанхуй мөнхөг буюу Томас байдал гэж байгаа юм. За тэгээд энэ дотоод гэрлэл бид нэр ингээл асаалттай байлгах юм бол тий дотоод гэрэл гэдэг маань ухамсар буюу бидний жинхэнэ бие гэж байгаа. Энийг л нээлттэй дандаа асаалттай байлгаад байгаарай. Тийм байх юм бол нөгөө ийм саяны нөгөө Томсын шинжүүд бол түнд нөлөөлдөг гинэ. За ингээд үргэлжлээд явж байгаа. Би сая гэрлийн талаарх тайлбарыг сая ингэж уншиж өгсөн. Тэгээд энэ мэрэгэн ухаанаас ангид байгаа хүн бол жижигхэн бэрхшээлт ч гэсэндээ шаналж идэг гинэ. Харин мэрэгэн ухаантай дотоод гэрэлтэй дотоод гэрлээ асаалттай байгаа буюу цэвэр ухамсар гэдгээ таньж мэдсэн энэ хүн болвол ямар ч саад бэрхшээлийг амархан даваад гарчт юм. Тэгээ хүмүүс ертөнцийн үйл хэрэг зарцуулж байгаа бүх хичээл чармаалт энерги нь эхлээд энэ мэрэгэн ухааныг олж авахд чиглэгдэх хэрэгтэй байт юм бэ. Тэгээ хүн юуны төрөнд бүх уудгар гуниг гай зовлон
Энэ зовлон, энэ төвшөр энэ яг юунаас үүсээд энэ тэр эгөөсөр мөн асар том ертөнцийн үзэгдэл модны үр болдог тэрхүү оюуны мохой байдлыг устгах ёстой гэж. Рама минь мэргэн ухаан буюу дотоод гэрэл бол домогт гардаг эзнийхээ хүссэн бүхнийг биелүүлэгч эрдний чулуутай адил юм. Хүний оюун ухаан ойлголт нь энэ дотоод гэрлэр зөв удирдуулсан цаг тэрээр нөгөө эрэгт буюу гэгэрэлд гэж хүрдэг. Тэр үгүй бол тэрээр саад бэрхшээлд дарагдаал дийлдээл. Сэтгэл нь төөрөгдөөгүй мэргэн хүнд согог хүсэл муу муухай зүйлс төхөж чаддгүй гэж юм. Мэргэн ухаанаар өөрийнхөө тэр дотоод гэрлээр дамжуулан бүх ертөнц яг байгаагаар тод харагддаг. Ийм тод хараатай хүнд ад завшаанч азгүйтэлж ойртдгүй. Мөн чанарыг бүрхдэг эго гэх мэдрэмжийн харанхуй мэргэн ухаан буюу нөгөө гэрэл сарниулдаг. Ухамсарын хамгийн дээд төлөв байдал тогтхыг эргүүлж буй хүн эхлээд мэргэн ухааныг төлөвшүүлэх эсвэл дотоод гэрлээ асаах замаар сэтгэлээ ариусгах ёстой гэж. Тэгвэл мэргэн ухааныг төлөвшүүлэх гэдэг энэ үг хэллэг яг юу гэсэн үг юм бэ? Бидний жинхэнэ мөн чанар бид бол бие сэтгэлээс илүү гүн гүнзгий мөнхийн аз жаргалтай жинхэнэ биеийн мөн чанар. Энэ ойлголт нь гадны нөхцөл байдлаас хамааралтай байхыг зогсооно. Би хийж байна гэх бодлыг орхих энэ бол мэргэн ухааны гол зэг нь. Үйлдэл хийхдээ гэхдээ үр дүнд нь авсралт өгөхгүй. Энэ амьдралыг стрессгүйгээр туулахад тусалдаг. Бүх зүйл өнгөрөх чанар гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр амьдрал дахь баяр баясгалан, зовлон, амжилт, бүтлгүүдэл бүгд төр зураг гэдгийг л ойлгочих. Энэ нь сэтгэл хөдлөлийн хэлбэлзэлд автахгүй байхад л тустай. Тэгээ асуулт байдаг 50 гэдэг. Багш нь юу гэдэг вэ гэхээр багш нь чи хэн бэ? Би юу хүсэж байна вэ гэх мэт асуултуудыг өөртөө тавьж дотгошоо хайхыг уриалдаг. Багш бол би хэн болоо гэж өөрөөсөө асууж байгаа асуулт бол хамгийн супер асуулт гэж багш хэлдэг шүү дээ. Тэр мэргэн ухааныг төлөвшүүлэх гол томьёол нь багшийн томьёолоор болохоор бясалгал, амьсгалын дасгал, дотоод тайван байдал, хоёр дахь нь гурав дахь нь болохоор амьдрал тань гарч байгаа энэ эерэг өөрчлөлтүүд, ахиц дэвшил. Энэ гурвыг тогтмол хэрэгжүүлснээр таны оюун санааны төлөв мэдлэгээс мэргэн ухаан руу шилжинэ. За ингээд өндөрлөж.